Монгол улсын үүд хаалгуулах Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн хувьд 14 сум 58 багтай, Хилэг айлын томоохон боомт, уулуурхай, газрын тосны үйлдвэр, автозам болон төмөр замын гол зангилаа аймаг. Тиймээс ч Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзлэх түшиц газар болдог. Дорноговь аймаг 60 гаруй мянган хүн амтай, нийт хүн амын 40 орчим хувь нь аймгийн төв буюу Сайн Шанд суманд амьдардаг. Уулуурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжлийн гарцаа төлөвлөдөг. Энэ төлөвлөлт шийдлийн цаана орон нутгийн иргэдийн оролцоо чухал. Иргэдийн олон хоороо дэмжсэн асуудлыг шийдэх төлөөллийн ардчлал Дорноговь аймагт тогтжээ. 2008 онд ажил аваад тэгээд ер нь хамгийн гол зүйл бол бидний хоёр зүйл дээр их анхаарсан юм байна. Нэгдүгээрт нь энэ одоо энэ хуралдааны зааланд хурал болдогч хууч ерөөсөө олон нийтэд ил байгаагүй. Тэгээд миний хамгийн анх зорьсон юм бол иргэдийн хуралдааны иргэдийн төлөвчдийн хурал гэдэг бол үндсэн ажиллагааны ерөөсөө хуралдаан байдаг байхгүй. Энэ дотор л хэдэн хүн хуралдаж байдаг, мэтгэлцээд л оюун санааны мэтгэлцэн болж байгаа хэлбэр шүү дээ. Хэн юу ярих нь хамаахгүй. Хүн алдаатай ч хийж болно, сайн ч юм ярьж болно. Гэхдээ хүмүүс итгэл хүлээсэн хүмүүс энд мэтгэлцэн явдаг байхгүй. Тийм учраас энэ мэтгэлцэн иргэдийн төлөвчдийн хуралдааныг би иргэд олон нийтэд ил тодруулах хэрэгтэй гэдэг үгнээс орон нутгийн 2-3 телевизээр нэг нь бол шууд дамжуулдаг, нэг нь ороод эфирээр гаргадаг юм шууд ил тодруулсан юм. Жишээ нь Төмбөөр иргэдэг нөхөр энэ одоо асуудал дээр ямар байр суурьтай байна? Юу гэж хэлж гин? Ямар одоо жишээ нь аль асуудлын дэмжив одоо их хурлыг бид нар хардаг шүү дээ. За тэр дэмжив тэр татгал зов гэдэг шиг бид нар телевизээр тэргүүлэгчтэй уралж ажиллах ингэ явж байгаа учраас нээлттэй. Ингээд үзэхээр нөгөө хүмүүс энэ хүн юу ярьж юуны төлөө яваад байгаа гэдгийг ард иргэд өөрсдөө харж байгаа. Дүгнж байгаа. Миний тавьж ийсэн асуудал тэр хурал дээр яригдж гин үгүй юу гэдгийг бас тэр төлөөлөгчөөр дамжаад энэ хүмүүс намайг төлөөлж байгаа. Би ийм хүндрэлтэй асуудал байна гэдгийг ингээд тавьж гин үгүй гэдгийг харж байгаа. Хоёр дахь асуудал нь 2009 оны сүүлээр ер нь манай говь нутгийнхны зан уу эсвэл ер нь их уужим тал нутаг тэр нөгөө уужуу 50 ханддаг юм уу нэг ийм онцдаг байдаг юм шиг байна. Тэгээд ерөөсөө альва хурал зөвлөгөө хуралдаан хоролцоо гэдэг юм их таарах. Одоо тийм хурал зөвлөгөө болох гэж инээ тэрэж гэдэг юм уу? Ийм арга хэмжээ болох гэж иргэдээ оролцоо шигтэр иргэдийн оролцоог таарах юм байна. Тэгээ ер нь оролцоо нь яг ямар түвшинтэй аль наснда таарах юм байгаа юм бол гээд Америкийн бүгд найрамд төчтэй хүрээлэнч арай гэж байгуулдаг шүү дээ. Америкийн бүгд найрамд төчтэй хүрээлэнтэй хамтраад бид нар Дорноговь аймгийн ард иргэдийн оролцооны түвшингийн судалгаа хийлгэсэн. Тэгсэн манай аймаг улсын хэмжээнд хамгийн сүүлд оролцоогоор орж ирсэн. Тэгээ өөрөөр хэлбэл бидний анхаарах зүйл юу гэхээр иргэдээ идэвхтэй яг нутаг орны онцлог байж болно л доо. Гэхдээ л ийм идэвхтэй дайчин оролцоотой болгохын тулд их ихэн анхаарч ажилласан. Тэгэхээр энэ асуудал бол үнэхээр иргэдэд хэрэгтэй юм байна гэдгийг ялангуяа одоо нөгөө тойргоос сонгогдсон төлөөлөгч нар маш сайн ойлгоод. Тэгэхээр одоо юуг бол ер нь дандаа тойргоос сонгогчтой тэрнийхээ асуудлыг шийддэг ийм юмыг бол одоо харьцангуй ойлголцож ингэж одоо тэр шийдвэр гаргах олон асуудлуудаар биш бид нар санал нэгдэж хөтөлбөр юмнууд гаргасан юмнууд бол байгаа. Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 27 төлөөлөгчтэй, ардчилсан намаас 15, Монгол ардын намаас 10, шудраг ёс эвслийн 1 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаж байна. Хуулийн дагуу орон нутгийн төсвөө батлах, албан тушаалтны ажил үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, орон нутгийнхаа нийгэм эдийн засаг хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалт хийдэг. Ингэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хурлын үйл ажиллагааг нээлттэй байлгах зорилгоор хэд хэдэн ажлыг хийжээ. Эннийхээ хүрээнд яах ёстой гэхээр бид бүр тусгайлан иргэний оролцооны хэлцэж байгаа. Энэ нэрээ бусдаа аймагт огт иргэний оролцооны хэлцэж байхгүй. Одоо иргэний оролцооны хэлцэх гэхээр нэг хайртай том хэлцүү шүү дээ. 2-3 хүнтэй хэлцэж байгаа. Иргэд олон нийтийг идэвхтэй байлгахын тулд үргэлж одоо манай аймаг иргэдэг хурлаас бол соён гэгэрүүлэх ажлуудыг хийдэг. Том лектрүүдийг авчиж Саранхөө театртаа сайхан оюуны талах хүртээдэг. Тэгээ хөдөө сумдаар явж яхад ямар хүсэлт гардаг вэ гэхээр манай хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд бол бид бол өдөр тутам үндэсний телевиз, бусад олон телевизээр бол ерөнхийлөгч улсын хурал засгийн газрын тухай мэдээллийг бол өдөр ороод авч байна.
аймагтаа юу болж байгааг бид мэдэхгүй байна. Сумандаа юу болж байгааг бас мэддэггүй. Өдөө багтайгаа иргэдүүлэх дээр сумандаа юу болж байгааг мэддэггүй гэж ярьдаг. Суманд иргэдээ уулзахлаар бид бол аймагт юу болж байгааг сайн мэддэггүй. Мэдээлэл өөрөө би нөгөө аймаг орон нутгийн телевиз бас зөвхөн аймгийн төвдөл гарахаас сумдад гарч чаддаг. Тий. Тэгээ бид нар нэг жилдээ нэг ганцлуудаа тавьдаг. Энэ асуудлыг шийдэх ямар гарч байна гэж бид нар энэ өнөөдөр бол Монгол улсын одоо баг иргэн болгон гар утастай. Өдөөгийн малчид хүртэл G-Mobile, Skytel, өргөн телефон холбооны бүхий сүлжээнтэй ашиглаж байна. Тэгээд гар утастай иргэн болгонд нэг мэдээлэл хүргэж явах систем бол тэл болох зүйтэй байна та гэсэн үгнээс тэгээд энэ орон нутгийн мэдээлэл технологийн инженерүүдтэй одоо IT-ийн инженерүүдэд нэг захиалга өгөөд энэ програм зохиолгоод одоо нэг манай аймгийн бараг 40 мянган иргэний гар утас манай аймгийн иргэдийн хүртэл дээр байна. Тэгээ шаардлагатай бүх мэдээлэлүүд болох гэдэг үргээд өгч тийм боломжтой болчихсон. Иргэдээс ирсэн саналыг мессеж болон мэйл, суурь утсаар хүлээн авсан саналуудаа ингээд оруулдаг програм байна. Энэ болохоор мессежээр санал ирсэн байна. За тэгээд энэ агуулгыг уншаад ямар аль байгууллагт хандсан бэ гэдгийг хараад тус байгууллагаар хуваарлдаг. Энэ болохоор аймгийн тамгын газарт хандаж нэгэн санал хүсэлт явуулсан байна. За энийг тэгээд аймгийн тамгын газар руу за хуваарлаа. За ингээ хуваарлцлаа. Иргэддээ бид нар бүх сумынхаа иргэдийнхаа утасны дугаарыг төлөвлөлээд иргэддээ мессежээр хүргэж мэдээллүүдийг одоо хүргэж байгаа. Жишээлбэл аймгийн одоо хурлын дарга маань одоо тус сум нэг ямар нэгэн суманд ажиллахаар болоход тэр сум руу одоо масс мессеж буюу бүгдэд иргэд рүү шууд мессеж хүргэдэг байгаа. Иргэд рүү одоо өнөөдөр хуралдаа тэдэн цагт иргэдийн талаас нь хуралдаа дарга уулзалттай дур хүрэлцэн ирнэ үү гэдэг мессеж ингээд сумаа сонгоод мөн багаа сонгож болно. Зөвхөн баг иргэдтэй одоо Ариг сумын Алтан ширээ сумын Зараа багийн иргэдтэй уулзлаа гэхэд Зараа багаа сонгоод тэгээд нөгөө бичих агуулга бичээд явуулдаг байгаа. Бол зөвхөн багаар нь сумаар нь мөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон сумын иргэдийн хурлын төлөөлөгчид гэдэг энэ сектор нь хүрэх боломжтой. Энэ бол бас их онцлог ажил болсон. Өнөөдөр гар утастай хүн болгонд цаг хугацаа орон зайг үл хамааран мэдээлэл хүргэх тийм боломж. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэдийн шаардлагад нийцсэн, судалгаанд суурилсан, арга зам тодорхой бодлого боловсруулж, энэ жишгээр хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр. Хөдөө аж ахуйн салбар голуулсан хоршоолол бий болгож, хамтаар ажиллахын тусыг нийтэд ойлгуулах чиглэлд шат дараалалтай ажил өрнөж байна. Газар нутгийн хувьд тархан суурьшсан дорн говьчууд хамтын хүчний давуу талыг ойлгож ухаараагүй байсан төдийгүй нэгдлийн дараах хоршоодын бүтэлгүйтэл тэднийг шууд хоршиж ажиллахад саад болж байсан ч хөтөлбөр хэрэгжүүлснээр багагүй амжилт олсон байна. Төрөөс хоршооны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд заашгүй хоршоо сумд байгуулах шаардлага бий болсон юм байна. Энэ үндслээр бид хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. За ер нь энэ хөтөлбөрийг батлах үед Дорногой аймгийн Далдан жаргалан суманд Борчин туяа хоршоо, за Дорногой аймгийн Мандах суманд Богд Мандах хоршоо гэдэг хоёр хоршоо байсан. Хоршоо хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсанаараа өнөөдөр манай Дорногой аймгийн бүх сумдад хөдөө аж ахуйн хоршоо бий болж нийтдээ манай Дорногой аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн хийгээд босод хоршоодын 57 хоршоо 2500 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Дорногов аймагт бидний хэлж заншснаар энергийн төв, хүслийн уул гээд дотоод гадаадын аялагчид зорин очдог жуулчлалын газар олон бий. Тийм ч учраас жуулчдын цаг хугацаа хэмнэх, тав тухтай аялах бололцоог бий болгох үүднээс аялал жуулчлалын дэд хөтөлбөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баталжээ. Ганцхан уул уурхаагаас хамааралтай эдийн засаг байх биш. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зөвлөмж дэд бүтцээр олон төрлөөр бид эдийн засгаа төрөлжүүлж сулгамжлахыг хүсэж байгаа аймаг. За аялал жуулчлалын хувьд бол би түрүүнд хэлсэн 2008 онд ажил аваад бас аялал жуулчлалын салбарт дотоодын гол тухайн жуулчны 20 гаруй мянган жуулч ирж ирсэн бол Дорногой аймгийн одоо иргэдийн хурлаас 2011 онд баталсан аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжснээр аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд одоо
За энэ жилийн тоо орсон бол 110 мянга орчим, 110,500 орчим дотоодын жуулч ирсэн байдгийг. За үүнийгээ дагаад манай аймагт бол аялал жуулчлалын салбар ялангуяа зочид буудал, гуанз ресторан, үйлчлэгийн салбарууд маш сайн хөгжиж байна. Хамгийн тогтвортой салбар юм болов уу гэж ойлгодог. Дорноговь аймагт тулгамдж байгаа асуудлын нэг бол баталгаад хүнс юм. Учир нь Улаанбаатар хотоос 450 гаруй километрийн цаана орших энэ аймагт хүнсний үйлдвэр дутмаг учраас алс холын нийслэлээс гурилан бүтээгдэхүүнээ зөөвөрлөж, урд хөршөөс хүнсний ногооны дийлэн хувийг зөөж хэрэглэдэг байна. Энэ байдал нь тээвэрлэлт, хадгалалтын шаардлагад нийцэхгүй байгааг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Хэдийгээр говийн бүс боловч усалгаатай тариалан эрхэлж, төмс хүнсний ногооны хэрэгцээ хангах, сүүн бүтээгдэхүүний фермер байгуулах, зарим нэр төрлийн хүнсээ аймагтаа үйлдвэрлэх зорилго тавьж хүнсний баталгаад байдал дэд хөтөлбөрийг төлөвлөгөөний хамтаар баталсан байна. Тэрний үр дүнд бол яг бид нар жижиг үйлдвэрүүд нэлээд олон орсон. Бас жижиг сүүний фермерүүд одоо цагаан сүүний буян ч гэдэг юм олон фермерүүд орсон. Хүмүүс өөрсдөө хүнснийхээ ногоог тариалдаг болсон. Бас фермерийн чиглэлээр ногооны чиглэлээр нэгдсэн тийм зохион байгуулалтанд оруулж агропарк фермерийн чиглэлийн нэгдсэн тийм дэд үтсийг бид нар бас татаж өгсөн, тог ус цахилгааны татаж өгсөн. Энэний үр дүнд бол яг нийтдээ аймгийнхаа хүнсний хангамжийн 60-70 орчим хувийг өөрсдөө хангах боломж өгсөн. Урд нь дандаа хятад усаас импортоор авах юм уу, Улаанбаатар хотоос татдаг байсан бол энэ гол зүйл нь бол яг иргэдийн хүнсний баталгаат байдал сайжирч байгаа л гэж үзэж байгаа л да. Тэгээд тогтмол энэ цагаан сар нэг цагийн үйлчлэгээ Дорноговь түншлэл, Дорноговьт үйлдвэрлэв, ажилсаг Дорноговьч шилмэл мал гэдэг олон үзэсгэлэнг тогтмол гаргаж үр дүнгээ харж байгаа да. За яг тэгээд аймгийн иргэдийн хурлаас гарч байгаа энэ хөтөлбөрүүд олон хөтөлбөрүүд гарсан л да. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй хөтөлбөр байдгийг. Тэгээд нэг 3-4 гол хөтөлбөрүүдийг ярьлаа. Хөтөлбөрийг яагаад яриад байгаа гэхээр хүмүүс бас зарим иргэд ойлгоно, зарим нь ойлгохгүй. Энэ хөтөлбөр хэдий чинээ сайн гарч гэмэн, чамбай гарч гэмэн. Энд хэдий чинээ оюун санааны сайн мэтгэлцэн явж аймгийн хурал дээр, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдэр хэдий сайн мэтгэлцэн явж энэ хөтөлбөр чамбай гарч гэмэн. Үр дүн өндөр байдаг. Дээрэс нь хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн энэ хөтөлбөрийн чинь аймгийн засаг дарга, аймгийн засаг даргын тамгын газрын ажлын албал хэрэгжүүлнэ шүү дээ. Тэднэртэй ч гэсэн хэрэгжүүлэхэд нь амар байдаг байхгүй. Тийм учраас энэ олон хөтөлбөр ярьсан шалтгаан хэрэгжиж байгаа үр дүнгийнх нь тухай хэлээд байгаа нь бол тийм төвчтэй юм л да. Тэгэхээр манай аймагт иргэдийн хурал маань нэлийн одоо сүүлийн үед ард иргэдээс үгийн сонсож ажилдаа тусгаж байгаа ийм хандлага харагдаж байгаа. Одоо жилдээ 4 удаа 333 гэдэг сайхан нэвтрүүлгийг явуулж ард иргэдээс санал авч маш сайхан ажил явуулж байгаа. Тэрийг одоо бид нар одоо маш их хүлээн авч дэмжиж ажиллаж байдаг. Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэр тусмаа Дорноговь аймгийн нутгийн зөвлөл бол Дорноговь аймгийнхаа сайн шандаг бол маш их нэлээд сайн хөгжүүлж байна. Жишээлбэл тэгээд одоо Дорноговь аймагт анх удаа 9 давхар орон сууц баригдлаа. Барилгын хот байгуулалтын ер нь том орон сууц нь маш их баригдаж байгаа. Тэгээд гарч байгаа шийдвэрүүд бол иргэдэд ил тод нээлттэй байгаа. Захин мууцуудад тавигдсан байдаг. Тэгээ ер нь одоо орон нутгийн бүтээн байгуулалт ямар бүтээн байгуулалт яаж хийх шаардлагатай гэдэг юмд бол бүгд л ер нь ил тод нээлттэй иргэдийн санал суулгаар бас тэднээс ирэмлэгдэж явж ийж бас гарч ирдэг. Тэгэхээр бол иргэд бол одоо ямар бүтээн байгуулалт яаж хийж гэдгийг бол мэдж байгаа байх л гэж ойлгож байна. Аймгийн хурлын үйл ажиллагаанд маань иргэдийн маань нэрэмлэгдсэн тухайн он жилүүдэд аймгийн удирдлагын зүгээс аймгийн иргэдийн зүгээс орж иж байгаа сан санаачлалуудыг хоорондоо хуралдан зөвлөлдөж тэрнийхээ дагуу ямар нэгэн бүлэг бараагсан ам гэхгүйгээр иргэдтэй хамгийн эрэлттэй, ололттой, шин санаачлагтай, шин бүтээн байгуулалттай аймаг орон нутагт нэн шаардлагатай гэж байгаа зүйлийг бид нэр хамтран шийдэж тэрнийхээ дагуу орон нутгийнхаа хөгжил зохицохын төлөө бол хамтарч ажилладаг бид нэр. Тэгэхээр аливаа энэ иргэдийн хурлаас гарч байгаа шийдвэр хөтөлбөр бол үр дүнгээр хэмжигдэж явах хэрэгтэй л доо. Тийм учраас бид бас энэ аймгийн хурлаас гарсан өнгөрсөн хугацаанд гарсан хөтөлбөрүүдийн үр дүн бол их сэтгэл хангалуун байдаг да. Ер нь аливаа хөтөлбөр шийдвэр гаргахдаа манай аймгийн хурлын бас нэг онцлог бол иргэдээс санал асуудаг. Дээрээс нь аливаа иргэдийн хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг л их хүсч бас тэрийг мэдрэхийг оролдогоор бусад
хурлуудаасаа гэдэг юм уу бас арай онцлогтой болов гэж бодож байна. Дорн говьчуудын хүнсний аюулгүй байдал, орон сууцжилт, хамтын хүчний үр шимийг өгөх хоршоолол, эдийн засагт нь голлох үүрэг гүйцэтгэх аялал жуулчлалын салбарт тулгамдж байгаа олон асуудлыг оновчтой харж төсөл хөтөлбөр боловсруулж байгааг бид харлаа. Хамгийн чухал нь энэ бүх шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгаж, улсын бодлоготой уялдуулах нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чухал үүрэг юм. Дорн говьчууд энэ үүргээ хэрхэн биелүүлж байгааг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ашиглалтанд ороод нэг жил гаруй болоод одоо үндсэндээ захаасаа бяцарч эхэлж байна. Тэгтээ энийг бол тэр таанаас нь бүр стандарт барихгүй аймаар их одоо 44-гээр 70 тонн 60 тонн ачсан хожоогийн машин зөндөө. Тэрийг л барих хэрэгтэй. Бид нар өнөөдрийн ажилд дарамт үүсэж байна. Маргаашийн хоолнд бас дарамт үүсэж байна. Хийсэн чи бүр байнгын шалгалтай байлгаа чи. Хэрэгжүүлж болохгүй одоо ийм нийгэм хүлээж авах боломжгүй ийм 44 тонныг заавал одоо толгойч хүлээлгэх гээд хэрэгжүүлэх гээд ингээд төр маань их зүдэрч. Ярьж хөөхн хүртэл яруу найргаар хөлөлдөг дорны говийнхан энэ цэнгүүнд эртээ ирж тухалсан яруу найрагт ямархан элэг сэтгэлтэй харуулна. Энэ удаагийн яруу найргийн цэнгүүн Дорногов аймгийн Хөвсгөл сумын угуул авиаслаг зохиолч Жагдлын Лавгагийн нэрмжт болон зохион байгуулагчнаараа онцлог боллоо. Гигэн сайхан дурсамж дуртгал айлсуулсан эл цэнгүүн тайз дэлгэцийн зааггүйгээр сүлэлдэн байж уран баярын алгадашилтаар хөглөгдөн эхэллээ. Өнөөдөр